одоо энэ та нарт харагдаж байгаа бол Эйфель самбат яг одоо Парис хотод ирсэн ингээ аялал байж байна. Энэхүү бичлэг маань Парисаар аялсан бичлэг байх болно. Дуртай ч та нар сайн уу? Би сайн. Бичлэгээ эхлүүлцгээе. Шууд ингээд эхэлжээ. Энэ бичлэгний маань онцлог гэх юм бол өмнөхшгөө ерөөсөө онгоцон суугаад тэгээд яаж ниссэн те нэг юм элементарны юм ерөөсөө үзүүлэхгүйгээр элементар зүйлүүдээ замартаж тийм энгийн юм үзүүлэхгүйгээр шууд Францаас аяллаа шууд Францад буусан эхний буудлаа товчхон та нарт танилцуулъя. За Парист миний буусан төрүүлсэн бэлэг бодол бүр маш жижигхэн байна. Нэг тал нэг юм нөгөө талын бай танилцуулсан. Энэ талтай юм жижигхэн ортой. Би нөгөө receptionist-ийн юм төрүүлэхгүй болохгүй. Аюу юм би юм. Тэгээд аав надад асуухгүй. Энэ нэг төсөөдрөө юу авмаараа аав юу ч яасан аваад үгүй. Даавар тавьжгаад надад цаа энэ асуухгүй. Францын аваа би маань өмнө үзэх гэдэг юм хэцүү байна. Тэгээд бас хавцсан гэдэг. Тийм нэг гүдэг хаалгатай. За устгаж өнөө гэж хэлсэн. Бодол төсөөлж ирснээс өгөн би ингээд маш жижигхэн байна. Гэхдээ зүгээр ойрхон Монголын зэгийн үзэхэд хамгийн том луур юм уу зөрөө явцгаая. Бага Парис автобус нэг юм хөө агуу гоё ингээ мэддэг. Би замбарья. Луурын музейроо ороход эдийн янзны төгрөг төлнө. За энэ луурын музейроо ороход бол энийг нөгөө түрхэн өмнөх өдөр нь би ингэж бодвасан. Би бол яахгүй байгаа. Өмнөх өдөр нь гэж хэлэх хүн байхгүй. Тэгэхээр би энэ нөгөө нэг ингэсэхгүй. Одоо энэ нөгөө нэг ингэж маа штэ. Би ингэ жоохон цайруулах хэрэгтэй байхгүй. Цайруулаханд бол нэг юм гарна нэг юм цааш юм саар юм ингэж яаж тэр нь ингэж хатгаад аим хорсоод ингэж яасан зэ одоо бодож байгаа хүн байх юм бол 100 болохгүй шүү гэдэгсэхгүй тэр би ингэж хийсээд гэсэн чинь ингэж надад харагдаж байгаа байшуулдар болохоор монолизаг өдөр 6 сарын 28-нд монолизаг мэдээ шүү дээ. Яг жинхэнэ зарим зураг байгаа монолизаг ийшээ байгаа гэж модууд гэж модууд энэ 6-аас миний 6 сарын 28-нд би 26 сарын 27-нд би үсэн ингэж бодуулсан чаа миний зүрх 27-нд төгсөн. Тэгээд би маш их баярлалаа. Эхэлдэж 100% ориг монолизагийн зургийг оллоо. Жинхэнэ монолизаг үзэхэд бол ийм олон гадуурны том хэдэн бүрхүүлтэй юм. Тэрээс бас ирэх таануудын маань нэг байлаа. Амар юм үзэх юм байна. Монолизагийн зургтай юм аамс байна. Ийм архины өрөөнх байна. Тэгэл үзэгнүүд байна. Монолизагийн зургтай хүзэр байна. Тодуулах байна. Түүний оостр байна. Аяг байна. Үнэхээр бүхэл юм байна. Дөө монолизагийн дэвтэрнүүд бэлэг өгсөн. Бас яаж давтаа баярлаа. Ийм хоёр зураг авсан байдгийн. Дөөрөм үзэн амар том заяа монолизаг болох гэж нэлээд алхсан. Тэгээ гарах гэж алхсан. Зүгээр амар үнсэж идгөө юм хэлэх бай. Замтал нэг мод өдөржингөө хоосон явсны эцэст эдсэн ганц хоол маань энэ байлаа. Танил мис очиг. Сонцор аялгаа хүний Парисыг толих гэж байна. Усан онгоцон дээр сууж шөнийн Парисыг толдог. Усан онгоцон суухын тулд 20 евро төлсөн байдгийн. Амар бороосон. Би нөгөө зунд төрсөхгүй зунд төрсөн болохоор нөгөө нэг борооноос болоод энэ гол аимшигтай үерэлсэн аюултайгээ замныхын хоёр зун байсан болохоор бороо орох жаа. Миний зорилго амар ширүүн бороо ороод Эйфелийн цамхыг шүн толдох байсан. Нэрээ цаг тутамд Эйфелийн цамхын дээлтэй авчт юм байлээ. Жишээлх юм бол 8 цаг, 9 цаг, 10 цаг гэх мэтлэн цаг тутмын тэг минутанд гэрэл нь асаж анивчт юм байлээ шүү. Бас мэдээд хэлэхгүй санагдсан. Нэрээ Эйфелийн цамхын иргэн цагаагүй шолоо тэг би нэг нь бороо ороог байхад нь би тоглож мөнгөж явж байсан. Манай ингээд өглөө өдрөө залгаж байгаа байхгүй. Би нэгжгүй байсан. Тэгээд би өглөө сэрэл уцаа шалгасан чинь мессежээр тэр юу ийгээ би харсахгүй хөрхөө охинд төрсөн өдөр юм гээд чанар уулзсан. Тэгээд баярлалаа гэж өдөр сүүлийн нэг зэрэг тэгээ явуулчих. Буудлын хажуу талд байдаг юм жижиг супермаркетад хурж ирсэн байх. Зогтлоо ерөөсөө явуулаагүй нэг явахгүйсэн болохоор би баярлаач гэж хэлмээрээсэн. Тэгээд аав руу мандрин нэг гоё харагдах юм. би аав залгаад тэгээд зааваа одоо уулзсан гэсэн хойлоо жоохон орой уулзъя. Тэгээд өглөө эрт явчих юм бол ингээд эртэж нэг юм би буурын юм гэдэг зөндөл ингэж уучсахгүй тэгэхээр тэгээд хойлоо
жоохон оройхон уулзъя гэдгээд би заа гэд би тэгээд хоол идээд хоёлаа хийжтэй гарыг гээд нөгөө нэг би тэрт хараад идэв. Гой зураг дөрөлт өгөхгүй юм. Хай. Хороод дөрөлтсэн баа. За энэ алаар октын болоо хийжсэн. Өдөр агаа нөгөө нэг кино үзэх гэж яваа. Тэгээд эртэж явж энэ бүр хамгийн хөөрхөн нь. Тэгээд дараа юу ингээд тийм октом дараагийн октом бол зөндөө ингэж зурх болсон. Төсөө өдрөх бол нэг юмрхүү. Happy birthday гэд надад энэ амар хөргөн харагдаг гэсэн чи яаж энэ хөргөн гэдэг байгаа юм. Бүгдээр л хөрг харагдчих. Тэгээд юм зураг хавал чад зөө. Нөгөө нэг Шангрилас дотор байсахгүй Шангрила. Тэгээд зураг хавчаад Шангрилагийн тэрний хажууд нь яг нэг юм тоглоомын юм төвшин юм байсахгүй тэрэндээ тоглоод тэгснээ буцаж паркур явж тогсоо. Тэг галзуу. Тэгээд тоглоод дараа нь штэ үгүй явъя бүр байлаа гэж. Тэгээд баахан тоглож байгаад явсан. Тэгээд хоёр кино кадрын төлөм төв дээр очиж тоглосон. Нөгөө нэг төрсөн өдөр гээд өнгөө тоглосон. Төрсөн өдөр нь олж байгаа хүүхдүүд нь өнгөө тоглох юм байлээ. Тэгээд та нар төрсөн өдрөөрөө нэг төлөм төвд очих байгаа бол кино кадрын тоглоом тоглоод өнгөө тоглоорой. Тэгээд өнгөө тоглоод дараа нь бид амар үзэж юу ч идэггүй гарсахгүй. Гэтэ ингээд дахин хийдэл гой ингээд тонт морт идчихэл шууд гарцахгүй. За хувцас бас гарыг гээл. Гараад тэгээд юу ч дөө гарцсан. Тэгээд бид нэг сий орж нэг ганц кино баваад тэгээд ганц саваад тэгээд гэнэ натны зүгээр орчоод заяа ганц гомно авчих. Төлөө зидчихэд та аав залгаж тарж байгаа байхгүй. За одоо уулзуудаа гэд би тэгсэхгүй чинь миний охин гадаа амир бороож энэ хайлаа өнөөдөр болоод димээ хаа маргааш уулзъя гэд миний уурыг хүргээд тэгээд би шууд уурлаад таслаад уйлаад үйлж байгаа унтаад маргааш нь аав залгаад хайлаа өнөөдөр уулзъя гэд тэгэхээр би заа гэд би хонсон автаа бороо мэгэнди тэгээд гоё тогтсон. Уулзаад ингээд бид парк руу явсан зүй. Фитний найзтайгаа уулзсан. Фитэнд танилцсан найз юм шиг болий.
Тэгэд найзтайгаа уулзаад тэгэд найзын 2 хүүхдээс гоё. Тэр 2 хүүхэд нэг нь надаас дүү нөгөөх нь өсгч. Баахан тоглоомор тоглож аваад бид нар яваад хүргэж өгөөд физний найзаагаа хүргэж өгөөд тэгэд бид хоёр буруу юм рүү яваад миний нэг таньдаг үеэлдүүд буруу юм дээр би тэр дүүтэйгээ дүүнийх нь гэрлүүн ороод дандаа тоглодог. Тэгээд тоглоод тэгээд унтаад маргааш өглөө нь явдаг байхгүй. Өглөө нь гоё ингээд тоглож мөглөж наад мартаад явдаг байхгүй. Тэгээд өдөр нэг манай гуйждаг байхгүй нэг ямар ч хэвлэлээс хөрхөн намайг ирээд авчдаг заяа. Завгүй ч гэсэн заа гээл үгүй гэж юусаа гээл чаддаг байхгүй. Заа гээл үгүй би амжихгүй наа. Завгүй байна гэж юусаа хэлдэггүй заяа. Заа гээл би намайг авдаг заяа хөрхөн. Тэгээд тэр зүйл баярлаа. Тэгээд тэгээд би одоогүй халуун болох чинь 8 өдрийн дараа халуун ямар бичлэг үзмээр юм. Таамаг юу сайн юм. Коммент өрөөс бичихгүй. Тэгээд зөрөөс би юм бичлэг үзмээр тэрийг зөрөөс хэлэхгүй. Тэгэхээр ч юм би ингэж шинэ жилээр би буруу юмд очиж тэгээд баярласан буруу юмд бэлтгэнэ. Шинэ жилээр бүр амар тансаглал бид нар зүгээр би бас нэг 2 сарын дотор турж гэдэг байхгүй би жоохон туртаа. Давхар өрөө харилцах бас тэгээд би чад гоё шинэ жилийн эмгтэй хөвлийн өвгний өмсгөл авах гэдэг байхгүй юу. Тэгээд буруу юмд очиж гоё өмсөд одоо миний бас юм багас тэгээд орох юм бол яа яг жиний заяа. Тэгэд би өсөө ороочоод гоё нүрэ бодож мороолаа бацаад явна гэж бодчих. Тэгэд та нар бичлэг үзэрэй юу намайг юу болох ямар болох юм хараарай. Хажуунаар ч гэсэн бичлэг. Тэгээд намайг нэр олж ивэртэй.